За хоёр нэр дэвшиж байна. За энэ хоёр маань орон тооны босуу орон тооны гишүүд байгаа юу? Энэ чинь сонгуулийн ерөнхий орончин орон тооны 2-3 гишүүн орон тооны бос нэг хэдийн гишүүдээс бүрддэг байгаа. Та хоёр ч одоо яг аль нь дэвшээд байна вэ? За нөгөө талаар за энэ мягмар гэдэг үн чинь харин за төрийн хар уу юм уу да? Манай монголчуудын ярьдаг. Энэ анкет юм уу харж хахад нэг танихчгүй мэдгчгүй юм байна. За ардын намаас сүүлийн үед ингээд дэвшүүлээд байгаа хүмүүс дотор анх удаага нэг янз бүрийн юмд орооцолтой хүн оруулж ирж байгаа шиг байна. Ер нь альва нэг юмд тавихтаа сүүлийн үед нэг үзүүлэлт нь гэмт хэрэг янз бүрийн хил аманд орооцсон хүмүүсийг тавих нь ерөөсөө бараг давуу тал болчих юм хаашаа. За тэгээ удахгүй одоо хоёр сонгуул та нарын өмнө зогсож байна. За 2008 оны 7 сарын 1-ний та бүхэн санах ёстой. 5 хүний амь нас өргөгдсөн. Тийм нөхцөл байдал бий болох магадлал энэ ирж байгаа сонгуул дээр маш өндөр байна. Яагаад гэвэл өнөөдрийн ирэх барьж байгаа намын хийж байгаа ажил байгаа байдал энэ амлалтаа биелүүлж байгаа. Өнөөдөр манай улсын хурлын танкимын засгийн газрыг харж байхад гэмт хэрэгтэйгээ тэмцэх биш. Нөгөө гэмт хэрэгтнүүдийн бат цайз нь олцсон байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүлээлт нь бол ард түмэнд бол энэ сонгуулийг шударга зөв явуулах, хуулийн дагуу явуулах энэ юм чинь та нарын өмнө зогсож байна. Арай ийм байдал хүрчихгүйгээр явуулчих тийм боломж бололцоо байгаа юу? Юу гэж бодож байгаа? Бэлтгэлтэй байгаа юу? Сэтгэл санааны гэсэн ийм асуултууд байна. За ер нь хараад байхад бол 7 сарын 1-нд 2008 оны 7 сарын 1-нд бол сүүлд нь хідэн цагдаа нар гохироод тэгээд цаана байсан тэр 5 хүний амь насанд хүрсэн тэр юм бол ямар ч хариуцлага үлээгүй шүү дээ. Өнөөдөр ард түмний байгаа амьдрал за 3 настай хүүхэд гэсэн тэгээд хүүхэд нас оржил байна. Энэ хариуцлагагүй байдлаас энэ авилга булгаад гаарцсан одоо энэ ирэх барьж байгаа Монгол ардын нам гэхэд тэр дөрмөндөө бол яллагтагчаар байсан хүнийг татагдсан хүнийг намын гишүүнээс шууд хөөнөгдсөн заалтыг сонгуулийн өмнө бол оруулчлаа гэдэг сүр дуйлаантаа мэдэгдээл байсан. Өнөөдөр тэр нь байхгүй л байгаа шүү дээ. Би яг ирэх барьж байгаа нам болохоор ярьж байгаа шүү. Зүгээр ямар ч хамаагүй нам байсан бол би тэдний дотоод хэрэгт оруулцаад байгаа. Ерөөсөө алга. Тэгээ энэ намууч татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байгаа шүү дээ. Ийм юм дээр сонгуулийн ерөнхий орон За хоёр нэр дэвшиж хариулъя Ганбат гишүүний асуултанд. За мягмар нэр дэвшиж хариулъя. За Ганбат гишүүний асуултанд хариулъя. Нэр дэвшигч мягмар. За сонгуулийн төв байгууллага бол Монгол Улсын үндсэн хууль болон сонгуулийн төв байгууллагын тухай хууль. За босод одоо сонгуулийн хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг бол сонгуулийн одоо улсын хурал болон ерөнхийлөгчийн сонгуул ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах бүрэн эрхтэй ийм одоо төрийн байгууллага. Тийм учраас хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд сонгуулийн үйл ажиллагааг эл тод бүх нийтээрээ чөлөөтэй саналаа нууцаар гаргах зарчмын үндсэн дээр зохион байгуулах энэ үйл ажиллагааг бол хариуцсан зохион байгуулдаг. За энэ байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулахад ганцхан сонгуулийн төв байгууллага энэ үйл ажиллагаанд оролцохгүй. Нөгөө талдаа сонгогч, улс төрийн нам эвсэл, нэр дэвшигч, за мөн нөгөө талаас хуулиар хүлээсэн үүрэг бүхий хууль сахиулах байгууллагууд харилцаа холбооны зохицуулахороо улсын бүртгэлийн байгууллага гэх мэт одоо байгууллагад өөр өөрсдийн чиг үүргээр оролцдог. Тийм учраас энэ байгууллагуудын үйл ажиллагааг зөв зохицуулж сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагааг сонгуулийн бүх нийтээрээ одоо чөлөөтэй нуусаар гаргасан энэ саналыг эл дод шударга танилцуулж үр дүнг танилцуулах нь энэ байгууллагын үүрэг. Тийм учраас сонгуулийн ерөнхий хороо энэ үр дүнг хуулийн дагуу олон хороо үр дүнгээ гаргаж олон нийтэд хуулийн дагуу зохион байгуул танилцуулна гэдэгт бол итгэлтэй байна. За хэрвээ одоо янз бүрийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй
Ийм байдал гарах энэ асуудал дээр бол мэдээж одоо хэрвээ сонгуулийн хууль тогтоом зөрчсөнтэй холбоотой маргаан байх юм бол маргаан шийдвэрлэх энэ хуулийн зохицуултаараа л явах ёстой гэж үзэж байгаа. 2008 оны 7 сарын 1 шиг ийм үйл явдал бол цэвэр одоо онц байдал тогтоох хэмжээний ийм асуудал үүссэн. Энэ нь бол хуулиараа улсын их хурл бүр ерөнхийлөгчийн бүр эрх хамаарах асуудал. Энийг хууль сахиулах байгууллага засгийн газар зохион байгуулдаг ийм одоо хуулийн зохицуултаа. Тийм учраас энэ хуулийн зохицуултаараа холбогдох байгууллагууд бол одоо амар тайван нийгмийн дэг журмын хангаалах үйл ажиллагаа явуулж таарна. Тийм учраас сонгуулийн байгууллагын хуулиар үлээс үүрэг хүрээнд сонгуулийн үйл ажиллагааг ил тод шударга зохион байгуулахад төрийн одоо энэ байгууллагуудынхаа уялдаа холбоог хамтдагч одоо үр дүнг танилцуулна гэдэг ийм одоо итгэлтэй байна. За урт насны нэрвч хариулъя. Нэр дэвшигч урт насан Гамбат гишүүний асуултанд хариулъя. За миний хувьд сонгуулийн ерөнхий орооны орон тооны бус гишүүний мандат дээр нэр дэвшиж байгаа гэж ойлгож байгаа. За хоёрдугаар асуултын хувьд бол 2008 оны 7 сарын 1 шиг тийм игэмэлт үйл явдал гарахгүй байхаа гэж бодож байна. За Монгол хүн амны билгэрээ гэдэг би өнөөдөр энэ сонгуулийн ерөнхий орооны гишүүнээр томилогдоод ажиллах юм бол энэ хамтын шийдвэр гаргадаг сонгуулийн ерөнхий орооны бусад гишүүдтэйгээ хамтраад мөн одоо улс төрийн намын тоо хуулиар сонгуулийн ерөнхий ороонд оноосон чиг үүргийн дагуу бид нийгмийн одоо өргөн зөвшөлтсөл ойлголцлын хүрээнд энэ төрийн сонгуулийн зохион байгуулж чадах юм бол ийм одоо эмгэнэлт өгөх давтагдахгүй байхаа гэж ингэж бодож байна. За энэний төлөө бол би хичээж чармааж ажиллах болно. Баярлалаа.